барж амьдрах бол гоё. Зөв энэ орчноосоо салаад дахиад нэг шинэ орчинд очиж хэл узам идэхгүй тэгээ очиж мөнгө хураагаад гоё юу гэж юм. Сайн байцгаана уу? Тэр өнөөдөр юуны тал дээр ярих гэж байгаа вэ гэхээр гадаад амьдрах ер нь гоё юм уу? Хэцүү юм уу? Өөрсдийнхөө бодлыг та бүхэнтэй хуваалцъя гэж бодсон. Би бол хувьдаа гадаад амьдрахыг гоё гэж бодоод байгаа байхгүй юу? Яагаад зөвхөн их орондоо амьдраад ажиллаад амьдрах ёстой юм? Энэ дэлхийгээр аялж байгаа хүмүүс, энэ том аялагчид хаанаас одоо жишээ нь их орондоо гоё санаануудыг олж авчираад байгаа юм. Тийм үстэй. Тэгэхээр зэрэг би бол тэр талаас нь харахаар зэрэг хүн бол гадаад оронд гараад ажиллаад амьдрах тэр бол ер нь бол зөв гэж боддог. Гадаадд барж амьдрах бол гоё. Миний бодол юм байна. Бүрдээ байвал олон шалтгаанууд байгаа ч гэдэг. Яг зүгээр би бол харин эсрэгээр хэцүү гэж бодоод байдаг байхгүй. Яагаад тэгэхээр зэрэг өссөн төрсөн одоо тий ингээ өссөн энэ орчноосоо салаад дахиад нэг шинэ орчинд очиод дасан зохицож амьдрах гэж тий. Тэгээ дээрэс нь тэр виз мэдүүлэн тэр визийг одоо яаж хөөцөлтөж авдгийг мэдгүй тий. Тэгээ дээрэс нь бон зардал мөнгө эндээ арай гэж яа гэж одоо тэгээ дахиад бас нэг бас байж болно. Хүрзэл тавиал зардал мөнгө гаргаал гадаад явна гэдэг бол надад бол жоохон хэцүү санагдаад байгаа байхгүй. Нэг толгойд бууж өгөхгүй би бол одоо яг энэ байгаа байдалтай ингээд ямар ч энэ хийж байгаа ажлаа хийгээд ингээд аваад авж байгаа мөнгө ингээд өөртөө хүргээд амьдраад байхад бол бас болохоор юм шиг л надад санагдаад байгаа байхгүй. Яг хөө гэхдээ би бол ингэж хараад байдаг байхгүй. Гадаад ирсэн хүмүүс яаж игээл тэгэл аргалаад ирсэн л байгаа шүү дээ. Тийм үстэй. Тэгэхээр зэрэг зүгтээ зөвхөн зардал мөнгнөөс айгаад тэгэл зардал байхгүй юм чи ингээл тэндээ суугаад магадгүй нэг хэцүү цалин багтай ч юм уу эсвэл жоохон хэцүү ажилд байдаг гэхэд тэндээ тэгэл баян насаараа ажиллаж исэн дор хүн яаж яагаад аргалаа сэтгээд болгож болно шүү дээ. Тэгээд ирсэн бахад бол хүнээс магадгүй зээл тавиад ирлээ гэхэд тэгэл ирээл хэдэн сар ч юм уу те ажиллаад тэндээсээ гараад тэрнийх асуудал биш байх гэж бодож чинь. Тэгээд зардал мөнгөийг бол хүн аргалаад олно ш. Эсвэл тэндээ тодорхой хугацаанд ингээ хоримтлал үүсгээл хурааж болно ш. 2 жилийн дараа ингээд гадаг шаа гарна. Тэгэхээр зэрэг над хэдэн төгрөг хэрэг болох юм байна. Тэгэхээр зэрэг тэрийг одноос ингээ хураач гэх юм уу те. Тэгэхээр тэр бол нэг асуудал биш байх. Бас нэг том асуудал байна заяа. Миний хувьд хэл мэдэхгүй. Тэгээд хэл мэдэхгүй хэрнээ тэр оронд нь очиж ажил хий. Юу ч ярьж чадахгүй хэрнээ ажил хийгээд амьдраад ингээ явна гэхээр зэрэг бас л миний толгойд ерөөсө бууж өгөхгүй байгаа. Тэрний оронд хэл усаа мэддэг те ямар нэгэн асуудал гарахад асуудалгүй ойлголцчих. Их орондоо ингээд ажиллаад амьдарч байхад надад бол нэг болохгүй байхгүй санагдаад байгаа. Хэлний мэдэхгүй ээж гадаад очиж ажиллаж амьдрна гэдэг бол миний хувьд нэг гой санагдахгүй байна. Нэг л айц тийм байна. Яг байж болно те. Хин ч гэсэн хэл ус мэдэхгүй гадаад дээрээ тогчоол ингээл гой ажил хөлөө олол гой ажиллаж байгаа амьдарч хүмүүс өндөөл байж те. Чинь би гэхэд ямар ч одоо чех хэл мэдэхгүй хэрнээ ингээл чехэд ирээд одоо нэлээд хэдэн жил болцсон. Одоо бол ажил дээрээ бол ингээд бага сага ойлголцож байна. Яг ажил дээр үйлдвэр дээр ингээд олон монголчууд байгаа учраас баг чехэр нэх ярих шаардлага байхгүй ч гэлээ гэсэн. Хэл бол тийм амар чухал шаардлагатай болоод нэгдүгээр тийм гол асуудал биш гэж би бодоод байгаа. Хүн хэлийг ирсэн өнөө тэгээд сурж болно. Магадгүй чи өөрөө нэмээд юу гэдгийг англи хэлтэй бол англи хэлтэй хүмүүстэй англиар яриа явчих болно. Европод ялангуяа тэгэхээр хэл ус бол гадагшаа гарахад одоо саад болж байгаа гол хүчин зүйл биш гэж би бол бодож байна. Тий. Чи Европ дээрээ гоё ингээд аяллаа хэл усгүй ч гэсэнтэй ингээд яваал олон улсын баримтайгаа тохой зангаараа чамаагүй ойлголцоод яг хүн ойлголцъё гэж нэрийгээд ингээд явах юм бол хүн яаж игээл ойлголцол явчих шүү дээ. Тэгэхээр зэрэг хэл бол нэг тийм амар том асуудал биш гэж би бол бодож байна. Зүгээр би эндээс ингээд хэлэхэд бол юу гэдэг бас нэг эргэлзүүлдэг нэг зүйл бол миний бас нэг таньж мэддэг зарим хүмүүс гадаад руу гарсан хэрнээ мөнгө төгрөг хураасан ч юм байхгүй Монголдо буцаад очие гэхээр нөө гадаад явах гээд хамаг машин тэрэг гэр орон бүх юма зарцсан. Эргээ тэрийг гэхээр амьдрах газар байдгүй очиод тэндээ очиод бас хураа цуглуулсан юм байдгүй зөвхөн цалингаа хүлээсэн юм амьдралтай хүмүүс байдаг. Тэгээд дээрээс нь эрүүл мэнд дээрээ охирол нөгөө гадаад очиод хамаг хүнд ажлыг хийгээл ингээл амьдарч байгаа. Тийм хүмүүс зөндөө байд. Бас гоё явж байгаа хүмүүс байгаа. Гэтэ би яг тэр гоё явж байгаа хүмүүс шиг нь очиод үнэхээр гоё гадаад амьдарч чадах юм уу бас итгэл мэдгүй нэг тийм байгаа хөөхгүй. Тэгэхээр зэрэг бас очих хамаг юмаа зарж явж зардал мөнгө нь олж нэг юм явлаа гэхэд очиод мөнгө төгрөг хурааж чадахгүй л яах. Тийм. Тэгэхээр зэрэг бас миний талаас нь бодохоор зэрэг бас гадаад гарах зөв юм уу буруу юм уу бас тэгэл мэдгүй эргэлдсэн хэвээрээ л энэ хувьд тэггүй. Тэр бол өстөн жинхэнэ 100% баг чамаас шалтгаал хэлэх хүн заяа. Яагаад тэгэхээр зэрэг гадаадд гарч байгаа хүмүүс ер нь бол баг ихэнхдээ л өөрийнхөө одоо амьдарч байгаа тэр урд нь амьдарч байгаа тэр цалингаасаа илүү цалин хүсч илүү таатай орчин хүсч л баг гадаад руу явж байгаа шүү дээ. Тэрнээс өөрийнхөө тав тухтай байдлыг орхиод илүү хэцүү орчин руу очие амьдрий гэж явахгүй шүү дээ. Тийм үстэй. Тэгэхээр зэрэг мөнгө хураахгүй нь бол ерөөсөө баг 100% чамаас шалтгаална гэж би бол баг хэлэхээр байна. Магадгүй 90% ч юм уу те. За чи өөрөө л үнэхээр менежменттэй байгаа. За яг гарах зарлуудаа тооцоол ингээл төлөвлөгөөтэй байж чадах юм бол мөнгө хураах боломж бол байгаа байхгүй юу. Яг
Миний мэдэх одоо зөндөө хүмүүс зөндөл мөнгө хураагаад одоо байр савтай болж гин те янз бүр л болж шүү дээ. Тэгэхээр зэрэг тийм амар их мөнгө хураах гэж мэдээж ерөөсөө ингээл гадаад ирж байгаа бол чиний зорилго нэг өөр байх байх л та. Магадгүй мөнгнөөс илүүтэйгээр чи цалин чин амьдралдаа хүрчдэг. Яг нэг тийм ийм гоё хүнийхээ төлөө нийгэмд амьдрахыг гэж байгаа бол бас гадаад гарахд бол зүгээр л гэж бодож байна. Чиний хэлж байгаа нь бас ортой би үүсэхгүй. Гэхдээ ингээд сонсоод байхаар магадгүй нэг айцаа даваад бас те хэлэндээс алхаж үүсэх ёстой юм шиг санагдчихлаа. Тэгэхээр ер нь бол сонголт чинь чи суурьндаа суугаад үлдэж болно. Шинийг эргэлхийлээд шинэ газар үзээд шинэ орчинтой танилцаад явж болно. Тэгэхээр сонголт чиний. Окей. Гадаад амьдрах бүтэхгүй те. Энэ өссөн төрсөн орчны аяа тэр гадаад руу явна гэдэг бол өстой үлгэрийн тал. Гоё. Гадаад амьдрах гадаад. Би бол гоё гэж хэлнэ. Яга болохгүй. Яга би тэр харилцаанд мэдгүй. Тийм үстэй. Сайхан аялаа зугаал явж бол гадаад хэл болсон идэхгүй тэгээ очиж мөнгө хураагаад юу гэж хэлэх юм бэ? Тийм үстэй. Би бол тэрийг гоёш хэлж мэдэхгүй байна. Тэр бол яста бодлоо хуу. Гадаад явжаа. Гадаад явахгүй. Тийм чамаа ялтгаална гэж. Чиний одоо яа сэтгэхээс сонсохгүй. Би бол тэгээд сонсохгүй. Сонсохгүй гадаад амьдрах гоё гадаад